Маань жоохон техник асуудал гараад бидэд өчигдрөөс шууд влог хийж чадсангүй уучлаарай. Өчигдөр бидэд Улаанбаатар Чингис хаан сонгосны бодлоос хөдлөөд Хонконгод буугаад Хонконгонд бас бидэд нэлээд удсан нэг 5 цаг орчим болсон. Тэгээд наашаа Тайван дээр орой 6 гэж буугаа. Тэгээд ачаа юмнуудаа аваад бодлоо эргэсээрээд 8 болоод бидэд хоолоо идэд өчигдөр бол амарсан. Тэгээд өнөөдөр бидэд Тайванд хамгийн анхны бэлтгэлийг хийж байна. Тэгээд яг одоо бидэд бэлтгэлийн заал руугаа ирэхэд бэлэн бас энэ идэх харуулбал баг илүү гоёх шиг байна. За бид нэг юм Squid Game руу явж байгаа хүмүүс шиг. Тэгээд бидэд бэлтгэлээ одоо 2 цаг хийгээд өнөөдөр бэлтгэлтэй. За маргааш бас бэлтгэлтэй. Тэгээд нөгөөдөр тоглоод цаашаага Таиланд руу явнаа. Таиланд бидэд 2 тоглолт хийн. Айгуу өргөн бүрэлдэхүүнээр явж байгаа манай баг. За энэ манай бэлтгэл хийх корт маань нэлээд Дэжгүй юу, коуч? За энэгээр ингээд манай хэд заасалж байна. Капэсэ нэг хэдэ бас. За ерөнхий хэр байна? Гоо яах вэ тэгээд тэмцээний төвлөрөл бэлтгэл мэлхлээгэл байж шít. Өчигдөр онгоцны бодол дээр нэлээд олон цагаас ядралт мадралт юм байт юм асуу. Ядралт байхгүй зүгээр яах чих. Хүн сэтгэл санаа гараад ядрахгүй шít. Ер нь хүнээс ч амар их хүч гарна шүү дээ. Өөрийнх нь төсөөлж байгаа их хүч гарна шүү дээ. Тэгэхээр нэг ядарч мадарч гэж бодохгүй л хат болчихно доо. Зөө. Өнөөдөр бэлтгэлээ шинэ лего нартайгаа манай баг өчигдөр нийлээд өнөөдөр хамгийн анхны хамтдаа бэлтгэлээ. Өнөөдөр хамгийн анхны бэлтгэлээ хамт хийх гэж байна. Тэгээ бэлтгэл одоо нэг 10-15 минутын дараа эхэлчих واخа. Сэтгэл байна. Багаараа сэтгэл маш өндөр байна өө. Бисэл одоо өмнө жил бол яг бисээс болсон ч гэсэн гадагшаа яваагүй шүү дээ. Энэ жил бол багаараа Тайванд 1 тоглолт, Таиландд 2 тоглолт гэдээ явж байгаа. Нэлээ өргөн бүрэлдэхүүнтэй бараг 30 гаруй хүмүүстэй явж байгаа. Тэгээд ер нь таны сэтгэл. Ер нь урд хончны баг 30-40 хүний бүрэлдэхүүнтэй явж ирсэн юм удаа байхгүй дээ юм. Тэгэхээр бас одоо энэ сакс мөнгөтэй багийн спортч өөрөө айгуусаа хөгжиж байгаа. Дээр манай спонсорууд айгүй их бидний дэмждэг болсон. Тэр утгаараа энэ багчийн ингээд баг 35-6 оны бүрэлдэхүүнтэй ингээд бөөнөр явж байгаа тийм. Маш сэтгэл өндөр байгаа. Одоо энэ дээр бид амжилт үзүүлэх хэрэгтэй. Тийм. Энийгээ ингээд амар их юм аа. Болохгүй болохгүй шүү дээ энийгээ. 4-5 цаг ингээд зогсчих юм чи. Амар. Яа. За сан сайхан миках. Нам тав. Багийнхаа анхны 50 дахь бэлтгэлийг өсөж гоё байна. Шинэ тамирчнаас хараад та. Ер нь бисэлэг та яг юу гэж дүгнэж байна? Хэр зохион байгуулалтаа ямар тэмцээн болж байна? Одоо нөгөө нэг анх удаа яг зочид тоглох гэж шүү дээ. Тэгэхээр нөгөөдрийн тоглолтын дээр очиод бас тэр илүү сайн мэдэгдэх болов гэж бодож байна. Тэгээд одоогийн байдлаар өчтөрл бүгдээр ирцгээл шүү дээ. Тэгээд одоо ирснээс хойш бол бэлтгэлийн заал болон одоо бусад яг нөгөө баг тамирчдыг хангаж байгаа хангамжууд өдр бол бас сайн байна. Сайн байна. Тэ бидэд санаас нафтос бидэдийг хүсэж байгаа цагт бэлдэж өгч байгаа тийм ээ. Яг хоо манайх яг өндөө бол яг сул өдөр гэж бол бидэд ер нь бол байхгүй тий. За тамирчдын хувьд ялангуяа бол за өдөрт бол ерөнхий өнөөдөр өчигдөр бидэд амар ядарсан болохоор өнөөдөр бол зөвхөн нэг бэлтгэлтэй байгаа. Тэгээд маргаашнаас яг хуучаа одоо Монголд гэх юм уу тий. Яг явдаг бэлтгэлийн системийн дагуу 2 бэлтгэл тэгээд фитнес хийж байгаа. Тамирчдын хувьд бол ер нь айгүй шахуу байгаа. Тэгэхээр манайхаас нэг тоглогч ирээгүй хүмүүс Тэмүүлэнг яасан гэдэг амар их асуужсэн. Манай Тэмүүлэн болохоор Вьетнамын лиг Аз лиг онороор
тоглохоор болсон. Гэрээ хийгээд явсан. Гэрээ хийгээд явсан. Ирэх улирлаас болоод асуудалгаа багтаага эргээд нэгдээд явна. 5 сарын 1-нд цаачаа Улаанбаатараас Хошимин явж байгаа. Тэгээд тэндээ шинэ багтаагаа танилцаад тэгэхээр ер нь бас гоё те. Ер нь одоо миний мэдгээр за Санчраа ах бол хамгийн ихэнд Тий. Одоо Легонри Индонез явж тоглож байсан. Тэгээд тэрнээс хойш яг 2 3 одоо бас нэг үе одоход Америкт те, Тайванд одоо Монгол тамирчид нэлээ их байна. Тэгээ бас ерөнхий гарын 3-нд багтахад цөөхөн тамирчид байгаа шүү дээ. Манай амар том туршлага Легонор олж явж байгаа. болов гэж бодож байгаа шүү дээ. Тэмүүлгийн хувьд бол Тий. их том даваад л одоо өөр орчин, өөр клуб, өөр систем дээр очин те. Тэр чинь одоо багийн арын албаны соёлын нөхцөл мэдээж Монгол дахь багуудаас илүү өөр байх байлгүй. Тэгэхээр илүү сайн туршлагатай бөгөөд одоо олон гоёнд одоо нүд нээгдэх гэж ярьдаг шүү дээ. Олон талаараа нүд нээгдэж ирэх болов гэж. Өмнөөс их баяртай байна. Тэгээ ганцаараа Монгол те тэнд чинь ингээд яг одоо яг манад ирдэг Легонор шиг байна гэсэн үг. Тэгээд байр түрээслээл одоо те бэлтгэлийн байр нэг ойрхон очиод өөрөө олондоо идэх юм уу. Тэбэл амьдралаар амьдралыг сонгосон доо Тэмүүлэн. Багасаа одоо энэ аялан тоглолтын 3 тоглолтод чи ямар хүлээлттэй байна? Хүлээлт үү? Тий. За ер нь бол яг боддоор за манай New Taipei Kings бол нэлээд сайн клуб. За одоо бидэд маргааш тоглоно. За нөгөө хоёр клуб бол өмнө жил BCL дээр Монголд ирж ирсэн баг. Хайтектэй бол нэг цаг сунгаад хожигч байсан. Тий. Хэдэн ажилтай их үү? Гэртээ харах уу? Чиний л бодол. Дөө амны бэлгээр гэл 3 ажилтай. 3 ажилтай гэртээ. Таны хувьд? Би бол багтаа 2 ажил байгаа болов гэж. Ялангуяа Таиландд болох 2 тоглож тий. Тэмэт. За ишээ өөр юу вэ? Өөр энэгээр. За манай мөнэ энэ Сегяхын шидэлт тусгаараас хэдүүлээ. Оо. Цаг аваагүйгээ Сегях ч яриа өгөх болцсон. За манай багийн бас арын албанд чухал маш ерөн чухал үүрэг гүйцэтгэдэг Боргил маань байна. Боргил маань одоо Борки Альфа Медикал эмнэлгийн ахлах хөдөлгөөнд тусалж те. Тэгээд ер нь Саксны багта энэ жил бас анх удаага хамтарч ажиллаж байгаа те. Ер нь ямар байд юм бэ? Ачааллын хувьд ч юм уу Саксны багта ажиллах гоё нь юу юм? Хэцүү нь юу юм? Зүгээр влог анда ямар ч хамаагүй. Ингээл 4 парт орох юм. Хариуцлагатай байдал. Старгай. Хариуцлагатай байдлаа. Тамирчдаа ер нь бол манай тамирчид амар их бас тэгэл гэмтлүүд гарна ш. Тэнгүүт Альфа Медикал Боргил дээр их очдог. Боргил бол жижиг булчин айгуу сайн л яадын гэсэн. Тэгээ яадагч хөгжүүлдэг л гэсэн. Тэгээ мондог маа бас Боргил зэдвиш тэгээд эмч номин гээд манай ер нь эмнэлгийн баг маань 3 хүнээс бүрддэг байгаа. За өөр энэгээр өөр танилцуулах хүмүүс. За тэр манай ерөнхий ахлах менежер Холом зогсож байна. Холом бол бүх ажлыг нугалдаг. Маш ажил хэрэгч. Влог авч байгаа. За тэгээд BCL дээр ер нь манай ер нь амар олон асуудаг. Танаа яг ер нь захиралч хийбэ гэдэг. Одоо яг албан ёсны влогоор манай захирал энэ хүн байгаамаа. Байна уу. Тэгээд анхны жилдээ бас Саксан бөмбөгийн багийн захирлаар ажиллаж байгаа. Тэгээд BCL-ийн тэмцээнд явлаа. Финал баг маань 2-1 гэсэн амжилттайгаар эерэг дүнтэйгээр наашаа ирсэн. Тэгээд энэ бүх ер нь ажлыг дүгнэхэд танд ер нь энэ жил ямар хөө байв? Саксан бөмбөгийн багтаа хамт өдөрдөөд явхад хэцүү зүйл юу байна? Бас сайхан зүйл нь юу байна? За яадаг ч гэсэн бид нар ингээд Тайванд ирсэн байна. Тайваныг тоглоо, Таиланд дахиад 2 тоглоно. Тэгээ Монголдо тоглохоор байгаа. Тэгээд анханасаа манай багийн болохоор нөгөө зорилттой айгу том тавьсан байсан. Тэгээд BCL гээд одоо яг энэ Азийн яг улс олгоны авраг багуудтай тоглож байгаа болохоор хамгийн гол юм чи одоо бид нар жишээ нь Тайваныг хоцох юм бол Монголын Саксан бөмбөгийн авраг баг Тайваныг хожно гэдэг. Тайваны Саксан бөмбөгөөс одоо Монгол улсын Саксан бөмбөг ямар төвшөнд байгаа вэ гэдгийг харуулах бас зорилготой тийм байгаа. Тэгээ мэдээж бас энэ жил бол маш ачаалттай байна. Урт үлрэл болж байна. Одоо аль 9 сараас бид нар бэлтгэлээ эхэлсэн гэхээр чи одоо тэрнээс хойш бараг 7-8 сар болж байна уу та тий. Тэгээ тамирчид бол өндөр ачаалттай байна. Тэгээд яг манай тамирчид тий шгшээ багууд руу явлаа. BCL-гээ тэмцээн голоор нь явж байна. Яг энэ олгоныг тэгээд манай багч айгуу тийм яг нэг family гэж явдаг тий. Тэгээ бүгдээрээ ингээд хамтдаа яг энэ амжилтын төлөө ингээд явж байгаа болохоор
Одоо тэгээ хараа сайхан л байна. Одоо бид нар болохоор яг арын алба тэгээд арын алба бол яг тамирчтайгаа бүх бэлтгэл одоо уураг амин дэм байршиг гэл бүх юм сайхан бэлэн байж байгааг л зорж. Тэгээд яг энэ BCL аялал дээр болохоор яг манай аялал дээр одоо энэ чинь төсөв мөнгө одоо энэ олон хүн чинь ингээд хоёр улс дамнаад явж байгаа. Тэрэн дээр одоо манай Хас банк болон PC Mall за тэгээд Алтан жолоо групп гурван маань одоо яг энэ тэмцээнд явахад одоо нөр их тусалцаа болгож спонсорлж байсан байгаа. Гурван одоо дэмжих байгууллагатай гурвууланд маш их баярлалаа. Та хэд байхгүй байсан бол бас бид ингэж бас ийм амжилт гаргаж ийн боломж хангахгүй байсан. Маш их баярлалаа гэж хэлье. Шүү. Хаа. Влог явж байгаа зүгээр 4 ээлж влог. Тий, зөв багасыг бийж гаргахаа. Тэгээд ер нь өмнө жил бол BCL-ийг зөвхөн Монголд болсон те гадагшаа яваагүй. Тэгээд за энэ үйлрэл бол бас бус үйлрэлтэй харьцуулахад айгүй урт болсон те. Бид нар ч мараг 8-9 сард бэлтгэлтэй гараад донд нь Шгшээ багийн цугларал тоглолт тэгээд айгүй урт үйлрэл болж гин. Тэгээд одоо финалийн цэвэрлэл дуусаагүй байхдаас BCL гээд хоёр улс бид нийт 3 тоглолтын. Ер нь та энэ үйлрэлийг нэг өгнөд хэлвэл Өдөрлөг дүгнээд яг хөлгүүд багийн хувьд гэлтгөө миний хувьд ч гэсэн маш онцгой жил болж байна. Сүүлийн одоо 2-3 жилийн хугацаанд Монголын саксон бөмбөг бас нэлээд өсрөнгөө хөгжиж олон сайхан дэвшил одоо заал танхим арена ч гэдэг юм уу те холбооны бодлого за клубүүдийн үйл ажиллагааны шинжилэл за тэгээд хувь тамирчдын одоо ур чадрууч гэдэг юм уу те олон улсад гарч байгаа одоо боломжууд гэдэг юм ингээд маш олон зүйлүүд бол одоо саксон бөмбөгт өөрчлөлт гарч байна гэж миний хувьд харж байна. Тэгээд өмнө бас ганц нэг нэвтрүүлгүүдээр хэлжсэн яг BCL болон ESL гэдэг юм уу те ABL гэдэг Азийн клубүүдийн лигүүдийг бол бид нар яг Монголын лигт одоо 10 жил одоо нэг хоёр холбооны асуудал гэж яг бидний одоо ганц гол гарц гаргалгаач гэдэг юм уу те Азийн клубүүдийн лигт өрсөлдөх байсан. Тэгээд энэ боломж байна одоо бидэрт нэгдэж байгаад бол маш их баяртай байна. Тэгээд яг Ахмад тамирчтай хувьд бол бидний бараг сүүлийн боломжууд гэж харж байгаа болохоор энэ тэмцээнүүдэд маш их одоо ач холбогдол өгж байгаа. Клубын зүгээр ч гэсэн жил болгон клубүүдэд бас олдох боломж биш гэдгээр бас онцгой байгаа. Тэгэхээр тухайн олсон жилүүдэд энэхүү тэмцээндээ маш өндөр амжилт гаргахыг ер нь бол миний хувьд зорж байгаа. Клубын хувьд ижил байр суурьтай байгаа гэж бодож байна. Гавьяат болохоор ямар байдгийг байна? Гавьяат болохоор одоохондоо очиргуу амар мэдрэгдсэн юм алга байна. Зүгээр бараг илүү их надад жоохон дарамт шахалтууд илүү их ирж байгаа гэж бодож байна. За баярлалаа. За тэгээд бид манай баг бэлтгэл болгоны дараа ингэж голдоо цугладаг. Танайдрын бэлтгэл гоё боллоо. Маргааш өглөө 8:30-аас breakfast өглөөний breakfast 9:30-аас буудлаас гараад 9:30 буудлаас гарна 10 цагаас шидтэй бэлтгэлтэй өглөө 10 a.m. we have a shooting practice. 9:30 ихэд бэлэн шүү. бүгдээрээ. Тэгээ 10 цагаас 11-ийн хооронд 9:30 би хэлдэг. Сойрмэргээд орвол. тэгээ шидтэй ичээд яг хөлбраа давтаад болоо өглөө. Оройны бэлтгэлийг Shooting and repeat on office, that's it. орой 20 цагаас бэлтгэлтэй. Then we have a practice evening like 8 p.m. Окей. Any Yeah. question? Let's go. Practice. Broncos on 2. Broncos on 2. 1, 2, 3. Broncos. Юу скохиш бэнжи. Please say something. Юу скохиш бэнжи. За 50 ирсний эхний бэлтгэл дууслаа. Тэгээд эхний бэлтгэлийн дараа сонголтуудаа хийж ин тамирчид дээрээ. За сонголт яагаад чухал вэ гэхээр бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх тийм ээ. Гэмтэл бэртэл авлаа гэж бодоход тэр тухайн тамирчин дутуу бие халаасан ч юм уу эсвэл бэлтгэлийн дараа хангалттай сонголт сайн аваагүйгээс болоод булчингийн зангирал үүс. За зангирсан булчин гэмтгэд их одоо хурдан байдаг учраас маш сайн сонгож өгөх хэрэгтэй байдаг. За жишээлх юм бол одоо энэ ахилийн саксны тамирчид гэх юм бол одоо ахилийн сонголтуудыг ингээд маш сайн хийж өгөх ёстой. За хэрвээ ингээд сонгодог хүн байхгүй байвал тухайн тамирчин маань өөрөө яаж одоо бие дааж ингэж сонгох ёстой байдгийг тэдрийг ингээд сайн хийж өгөх ёстой.
саксны тамирчдад бол ихэвчлэн зөнхөн тохиолдох гэмтлүүд нь ахилийн гэмтэл. За гуйны арын хамстринг буюу эднэр байдаг. Эднэрийг бол маш сайн сунгах хэрэгтэй байдаг. За сунгасны дараа зөөлөн одоо ингээд массажж өгдөг. Ухаан тамирчны булчинг сулж өгнө гэсэн үг. За тэгээд одоо энэ гол нуруу ууц буюу загсан булчингуудыг гоё сулж өгнө. Таар яаж байгаа? Дөрмөн. $1050 зүгээр эндээс хийж тагааш өгнө. Зөөр ээлжлэл юм уу те? Хэн төрүүлж хэлсэн юм уу те? За микагаа шидэл. Сая болоод ихээ. Зог 2. Яг энэ дүрмээр тоглоод зог хялагч боллоо. Тэрийг заавал хийж яах гэсэн юм уу? Заавал тодруулж оо. Болцоо. 2000. Саруул $2050 боллоо. $1050. Энэ бол ямар ч мөрөдтэй юм бол сурчлаагүй. Зүгээр л хөгжилтэй байх үднээс одоо юу гэх юм. Мөрөдтэй юм бол гэхгүй бах тийм ээ. За. Би одоо гэртний шаарна. За. Чи гой хийдэг дээ. Бодсон бодоод амигт бодсон бодоод 50. За, саруулаа ихнэх. Яа. Йоо, сингүнийг яг хажууд ундлаа шүү дээ. Зог 2 дахь шидэл. Яа. Яа. За зог. Азаага соёлоо хоёр юм л да. За юу байна за. Зөв влог шоу дараа нь орох юм. Яаж тэгээд сая финалийн цувралын ихний тоглолтын дээр гэмтэл авсан те. Маш олон хүмүүс ер нь чамаас ч асуусан байх. Баг ариал би ер нь тамирчтаас азаагаагүй гэсэн амар юу байлаа. Асуултууд байлаа. Тэгээ юу ч гэсэн багтаагаа хамт BCL дээр хамт ирсэн байгаа. Тэгээ ерөнхий бэлтгэлдээ тэр өдрөөс хойш ер нь бэлтгэл хийгээг байсан уу? Ер нь бэлтгэл хийгээгөө тэгээ дуусаа шууд нэмэлтэгт үзүүлсэн. Тэгээд ер нь бол хэвтрийн дэглэм байрах хэвээр тэгээ имчилгээ хийх хэвээр өмнөд уух хэвээр гэх. Монголд явах хугацаанд бол Монголдоо бол хангалттай имчилгээг ер нь сайн хийлгээд бас би одоо арай гайгүй тэгэрсэн. Одоо болохоор энэ 50-аас үзүүлэх гээд ирсэн байгаа. Тэгээ эцсийн одоо хариу энэ 50-нд үзүүлсэн. Тэгээ ер нь хариу одоо сайн гараасаа гэх юм уу. Тэгээ маш энэ үдэнд үзүүлээд ямар шийдвэр гаргах нь тэгээд одоо цаашаа тоглох нь яах вэ? Энд юу ч гэсэн эмнэлэгт үзүүлэн тийм ээ. Маргааш үзүүлэхээр болчихсон тийм. Тэгээ маш олон хүмүүс азаа тэгээ багтаагаа хамт бол ирсэн байгаа. За тэгээд яг би одоо шууд тоглохгүй гэдэг. Би ял мэдээж өөрийн дураар шүү. Одоо шилж юм уу шийдэл юм бол байхгүй. Хөгжил эмчтанд дэлгээд удахгүй илүү хүчтэйгээр эргэж ирнэ. Баярлалаа та нартай гэж яа. Сайхан үг тийм ээ. За ер нь энэ Тайваны бэлтгэлийн корт тэр юм байна. Гоё юм байна уу? Ингээд одоо энэ чинь зүгээр нэг их сургуулийн заал гэсэн шүү дээ. Тэгэхэд ингээд ер нь шалмал ингээд ер нь байгаа байдлаас үнэхээр гоё заал байна. Хангамж гэрэлтэй. Ер нь бол мэдээж халуун бөхчм тэг гайгүй тэгэл одоо батсан дөө юм уу. Нэрээ жоохон бөхчм байна тийм заал. Ер нь тийм байх шүү. Тий хоёр талбайтай. Дэжгүү те? Үсээ хэзээ задлахлаа. Нэгэл яг өөрийнхөө юунд бол нэгэл жамаараа задраа л явчихсан. Нэр одоо нэг үйл гайгуулч те. Эхлээд л чи бүр яг хэлэх цахтай яг ингээд тусгай таллаараас те. Бүх мөх ангилаад те. За влог бол
Иймэрхүү л байна. Одоо тэгээ бид бэлтгэлээ дуусаад Тайваны 111-нд давхаар байд юм байна. Тэрийг очиж үзэн тэндээ орой олоо идэн. Тэгээд бид жоохон цаг гарах юм бол буудлын руугаа явахаас өмнө Тайваны night market айгүй алдартай гэж байна. Тэгээд тэрүүгээр нэг ингээ ороод сонирхоод гарах бодол байна. Иймэрхүү л байна да. Тэгээд асуулгууд баг маш амжилттай. Тайван улстай ихний бэлтгэл дууслаа. Их хоёроо чи бинаа битүү өдөд гараа. Манай баг бол ийм л байд юм дөө. За ханда 50 дэрсэн сэтгэл ямар хөө? Маш гоё байна. Засаашаа би яг нэг үгүй. Сүүсээ айгүй заагүй. Тэгээ Барса 50 дэрсэн сэтгэл ямар хөө? Гоё нөө. Гоё. Зүгээр гоё юу? Тий. Маш гоё биш үү? Зүгээр. За бид амжилттай хотын төв рүү орж ирлээ. Мөнгө авъя. За хоолоор дэсээ зогсоо баярлаа. Баярлаа. Очсон чи яндагаа очгоо. Юу юм бэ? Юу руу явъя гэж? Хамт явчих. Намаа авчих. Намаа хоцчихгүй. Гадаа. Эцэг ярих чичээрээ. Юу байх? Юу ярих вэ? Аюу ярих. Юу ярих хоёлоо ашиглаагүй үзэлтэй. Би ч өгнө. Обач юм. Тэгэхээр камера унтраач л ихсэн ангалсан л таа. Тач. Гятяарт мөнгө сайхан юм аа. Тэр нэг ятад Юм хийх юм аа. тэр нэг тэр нэг гятад PC мод гэсэн бодол хүмүүс чинь ханаас ч олтын өргөх. Үүсч харсан байхгүй. За манай тамирчид бол өглөө бэлтгэл сургуультай учраас бод руугаа явахаар боллоо. Тэгээд night market руу явахыг сонирхож байгаа хэсэг бүлэг хүмүүс, арын албаны хүмүүс болохоор night market явах гэж байна. Би бол night market явна. Тийм байна. Тэгээд манай өглөө маргааш 10 цагаас бэлтгэлтэй. Тэгээд Тайваны эхний бэлтгэлийн өдөр бол нэг иймэрхүү болж өнгөрлөө дөө. Тэгээд манай дараагийн влогоор уулзцгаая. Berta Broncos Pro Basketball Team. We already arrived.